Төрөөс усаас бас хангаж болж өгдөг мөнгө өгчих юм бол Монгол Улсын их сургууль маань эдийн төлбөрийг бас нөхөхгүй байх зарим бас боломжууд бий болж байна. Яагаад гэвэл зарим зардлууд нь усаас авч ирэхгүй учраас тэрийг нөхөд оюун улсын төлбөрийг нэмж байна. Тийм учраас бас яанаас бас энэ мөнгө өгдөг байх чи гэж бас аав нь сүсэлтэй байсан байна. За үр дүнгээс үзэх юм бол төлөвлөлт мөнгө зөвлөлт оюун ухааны төлбөрийг усаа төлбөрийг авдаг. Тэр төлөвлөлт зөвлөлт болдог оюун оюун ухааны зүйлийг эсвэлцэж байна. Энэ зүйлээр тайлбар авахаар техникийн үзлэгээс хамслагаас Монгол Улсын сургуулийн төлөвлөлт зүйлийн хуудас ажлын хэсэг гаргасан. Өсвөрний бүртгэл ажлын хэсэг гаргаад за нэгдүгээр ямар зүйл шийдвэр гэхээр үндэсний аудитын газраас Монгол Улсын сургуулийн нөхцөл хураамж гэдэг зүйл нь хууль нийцэх хэсэг талаарх гэсэн байна. Энэ асуудлыг шийдвэрлэхээс дараа нь хэмжээж ойлгосоо зөвлөлт авах хэрэгтэй гэсэн. За хоёрт энэ хоёр контентаас хаалцсан гэж авах хэрэгтэй. Тэгэхээр хоёр контентыг хүмүүст тайлбарлах өгөө амстай шийдвэрлэсэн. За энэ хоёр ажлын хэсэг одоо болтой юм чинь. За ихэд энэ тэмцлэх маань үр дүн бидний ихэд батлагдчих байсан өсвөр төлөвлөлт зөвхөн анхны зөвхөн үгтэй юм одоо ажилласан ажил. Тэгэхээр ажлын хэсэг маань бас нааштай явуулж одоо энэ төлөвлөлт бас нөөцийнхаа хацаад яг бидний сав мөнгөөр юу гэж байгаас харж үзэж болж байна. Энэ бас одхон зүйлийг за тэгээд энэ бас нэг бидний дэслэр хацсан байсан өсөлтний өсөлтөд өсөлтийн зардал гэсэн хасаад байна. Тэр бас филмүүдийн даас хэмжээ. Энэ ямар нэгэн хэмжээнд хэмжээвэл тэсээ давж байгаа ч тийм ямар нэг сүүлчтэй бичээс эсвэл зөвхөн зүйлийг юм сайн үзэж яг нэг энэ зүйлийг болж болох шат бидний хаалт бас үзэж гэсэн юм байна. Зураг нь хамаач гэсэн. Тэр үсгэний дараа миний би өөрөө аюун чиглэлээр энэ ажлын хэсэг болсон төлөвлөлтөөс ажлын хэсэг хийсэн байна. За энэ ажлын хэсгийн маань хийлгэсэн юм. Манай гахуй таа ойлгох юм байна.